За, TV9 намрын хоёрын телевиз. Тийм ээ. За, Синик Чекогийн батуулгын Чеко. энэ их баригчдын телевизүүд өөртөө очоод ийм тавилттай юу яаж илээ. Залуучуудаа тэрийг хэлжээ. За манай хүүгийн хувьд бол надтай ямар нэгэн байдлаар одоо хүнтэй сүү тавих гэж байгаа. За одоо надад мөнгө төгрөх хэрэгтэй байна гэдэг ийм зүйлийг бол одоо өмнө нь яриаг. За миний ч бас одоо завгүй одоо явсан бас сул талтай холбоотой байхыг бас үгээс гаргагүй. За ингээд юутэй ч одоо говьд ажиллаж байгаа одоо хугацаанд хүн маань найз охинтой болсон байна. За одоо найз охиных нь одоо аав ээжтэй бас уулзаж ярилцах одоо юм аав хүний үүрэг одоо над дээр ингээд одоо үсэж байгааг бол би ухамсарлаж байгаа. За бүгж авснаа бол хүлээн зөвшөөрч байна. Би тэгээд одоо орлогоо нотлох хэрэгтэй гэдэг зүйлийг хэлсэн. За манай үгийн хувьд бол яг ер нь та бүхэн мэдээж одоо цаашдаа мэдээлэлтэй болно. Анхудаа л одоо манай бас гэр бүлийн гişүү манай том хүүгийн маань бол мэдээлэл ингээд бас гарч байна. За бас хитрхи одоо ингээд янз бүрийн юмд одоо орооцолтоо хүний нүдэнд харагдав гэж одоо бас банк өглөөд идэг бас буруу юм шиг байна. Ер нь бол ингээд том болцсон насанд хүрсэн хүн өөрийнхөө одоо бас ингээд хүмүүс танигдаад нийгэм танигдаад ингээд явах нь бол одоо бас зүв түүхтэй зүйл байж магадгүй. За багаас л одоо манай хүн бол аялах дуртай. За Монголдо одоо бас одоо аялал жуулчлалын чиглэлээр сурах сонирхолтой. За бас нээлттэй. За ингээд одоо бас студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой. За тэгээд хиротой хамтарч ажилладаг. За тийм л одоо юу ингээ олон жил. Миний хөрөнгө оруулалтын мэдүүлгэн дээр одоо та бүхэн жаа солигдоогүй хоёр компани байдаг. Нэг нь бол Hero Entertainment-ийн одоо 50%. За нөгөөх нь бол одоо хүлэг контент гэдэг ийм компани байдаг. За тэрнтэй холбоотой одоо тийм контентын ийм зүйл хийнэ гэдэг л ийм зүйл хийгээл ингээл одоо явж байгаа залуу. Тэгээд явандаа өөрөө бас олон нийтэд өөрийнхөө хувьд одоо бие хүнийхээ хувьд одоо бас мэдээлэл өгөөд ингээд одоо явах нь бол одоо өөрийнх нь асуудал. Би бол бас хүүгийнхаа одоо тэр нөгөө өөрийнх нь амьдрах тэр хувийнхнийх нь орон зайд бол одоо саав хүний хувьд бол халтхыг бол өсөхгүй байгаа. Нэг зүйлийг бол би зарчмын хувьд бол илэн далангүй хэлсэн. За хэрвээ орлого нотолж чадахгүй бол одоо сүүн бөгж байсан ч хураалах хэрэгтэй юм зүйлээ. Энэ бол одоо нийтийн зүгээс тавьж байгаа шаардлага нь бол их зөв. За олон нийтийн зүгээс гаргаж тавьж байгаа энэ асуудалд бол миний хувьд бол хүндэтгэлтэй бөгөөд талархалтай хандж байна. За олон нийтийг бас талцуулах ийм одоо асуудал болсонд одоо бас хүлцэл өчөж байна. Уучлалт гуйж байна. Одоо миний хувьд бас нэгэн тийм асуудал гарсан юм чинь би одоо хуулийн дагуу бүх орлогоо шалгуулнаа. За үүнийг олон нийтэд одоо нээлттэй тайлгнахыг би одоо хуулийн дагуулуудаас хүснэ. За миний хувьд хэрвээ одоо орлогоо нотолж чадахгүй асуудлууд байвал хариуцлага үлээхэд бэлэн байна. За манай хүүгийн хувьд бол одоо бүгж авцсан гэдгээ бол хэлсэн. За бусад зүйлийн хувьд бол одоо аваа би холбоо өгүүлсэн. За би бас хүүдэд итгэж байна. За тэгээ хуулийн байгууллага энийг одоо шалгаад тэгээд энэ одоо хаанаас гарсан бэ гэдэг ойлгомжтой мөнгө алга болохгүй тэр хүүхэд бол гараад ирэх ийм асуудлаа. Том асуудлууд өөрөө ийм том эрх ашгуудыг бол одоо хүнддэг зайн бол ойлгомжтой. За хувийнхээ хувьд би бас нэлээдгүй олон хүнийг гомдоосон, олон хүний эрх ашгийг зөрчсөн ийм асуудлууд бол одоо байна. За энийг бол одоо би бүрэн одоо ухамсарлаж ойлгож байгаа. За тийм ч учраас би одоо туйлын одоо болгоомжтой аливаа асуудалд хандхаас өөр сонголт бол надад үнэхээр байхгүй. Намайг одоо янз бүрээр л хэлдэг. За одоо данх жижүүргээл олон л асуудлууд. За яг одоо бол ингээ бас гэр бүл рүү бас орох юм асуудлууд болж байгаа юм байна. За манай одоо хүүхэд болон одоо манай гэр бүлийн гишүүд ч гэсэн одоо энэ дээр бол бас нэлээд тийм одоо ойлголтыг бол авсан байх. Бүр илүү одоо болгоомжтой байх юм асуудлууд бол гарахыг бол одоо ойлгож байгаа. Надтай холбоотой одоо хууль бас орлогоо нотолж чадаагүй. Сэтэрхий тэвэн симхи хатдаг дээр үнэхээр одоо асуудал үүсээд нотлогдвол би хариуцлага бүрэн бэлэн байна. За энэ жагуулгаар би өнөөдөр хүртэл олон зүйл дундуур явхад дандаа л надад нэг өдөр энэ утга цогцолтууд ирэх болов гэдэгт би сэтгэл зүйн хувьд бол өгөлж бэлэн амьдарч байгаа. За харин одоо энэ явж байгаа бэлгийн сангийн хууль. За одоо энэ нэг улс төрчдийн хөрөнгө ураахтай холбоотой энэ одоо эрх зүйн орчин. За мөн одоо асуудалтай холбоотой ийм асуудлыг зориудаар одоо улс төрийн зорилгоор ашиглах гэж байгаа ийм одоо ялаанууд байгаа. За энэ ялаануудад
одоо хандж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг миний үзэл санааг миний тэмцлийг өгөөж чадахгүй битгий горд одоо асуудалтай холбоотой байгаа асуудал дээр миний хувьд эцсийн мөчөө хүртэл хатуугийн хатуу явна гэдгээ хэлье. За баярлалаа. Хоёрдугаарт нь та нар бүгдээрээ хаан банкныхаа аппликейшнийг гаргаж ирээд шууд банкныхаа стейтментийг шууд харж байгаа тийм банкныхаа уушлыг харж байгаа. Тэр Лондонд байж байгаа Бацаан Барклэс ч юм уу HSBC ч юм уу дэлхийн том банкыг хэрэгжиж байгаа. Тэрийг зүгээр скриншот хийгээд тавих нь ерөөс ямар ч асуудал байхгүй юу? Нууж байгаа тэрийг яаж дадлах уу гэж бодож л байгаа. Ийм л байдлаар тэрдэг чинь усуд байгаа. Тэгээ одоо хурдан огцгомоор энэ хүн өөрийнхөө тэр телевизийн янз бүрийн дээр өөрийгөө хамгаалж ийн залуучуудыг бол одоо юм ядаанууд гэж хэлээ. Тэгэхээр улам олоодаа боцгоё. Би тийм их болсон шүү сая бол. За